За сайн байцгаана уу манайхаа. IELTS-ийн listening-ийн 3 дугаар хэсэгтээ тавтан морил. Өмнөх 2 бичлэгээрээ эхний 1-2 хэсгийг нь бол яриад дасгал ажилласан. За өнөөдөр болохоор хэдүүлээ section 3-ыг хийн. За section 3 дээр хөвчлэн академик хүрээнд эсвэл их сургуулийн оюутнууд ч юм уу хоорондоо presentation ярих, багийн assignment даалгавар судалгаагаа их сургуулийн профессортой ярих гэх мэт академик хүрээнд яригддаг. За тэгээ хөвчлэн multiple choice буюу олон давхар хариултнуудаас сонгох дасгалууд ер нь бол гарч ирдэг. За энэ дээр хамгийн их анхаарах ёстой зүйлүүд нь бол асуултуудаас маш сайн уншиж keyword-д тодруулангаа боломжит хариулт болгоныг нь уншиж бас чухал үгнүүдийн тодорхойлно. Яагаад гэвэл хүмүүс асуултын хариултыг уншихгүйгээр listening хийгээд хариулт сонгох гэхлээр яг юм болдог. За ингээд сонсоод байж идэл A-ийг яриад эхлэнгүүт за энэ хариулт юм ингээд сонгочихно. За тэгээ жоохон байжсэн чи C яригадаад эхлэе. C дээр хариулт C дээр гарч ирсэн үгнүүд нь яригадаад болдгүй. Тэнгүүт C-ийг сонгочихно зарим хүмүүс. Тэгээ байж идэл B дээр гарч ирсэн үгнүүд яригадаад ч юм уу B хариулт тийг яриад байгаа юм шиг санагдангууд B-ийг сонгоол. За тэгээ сүултээ толгоо нэргээл буудах болол таардаг. Тэгэхгүй тулд асуултаач сайн унш, боломжит хариултуудын ч бүгдийг бас маш сайн уншаад чухал юмнуудыг тодорхойлно. Тэгэхгүй бол IELTS listening чи өөрөө яг ярьсан юм болгоныг тэмдэглэж аваад ярьсан дурдсан зүйлийг гинл сонгодог тийм дасгал биш. Би хэрвээ та хэдийг IELTS listening ер нь ямар зорилготой яг IELTS listening гэвлэл яг ямар зүйл толгоонд орж ирэх ёстой юм бэ гэхээр IELTS listening ерөөсөө distractor. Та хэдий сада болгох зүйл айгүйх гарч ирнэ. Он сар бич тэ энэ курс хизээ эхлэхийн он сар бичигдсэн бол ганц он сар хэлэхгүй гэж ойлгож байгаа. Энэ одоо шинэ за Люсигийн хувьд энэ гурван зүйлээс аль нь хамгийн чухал вэ гингүүт ганцхан тэр гурван хариултуудаас аль яг нэгийг л дурдна гэсэн үг ерөөсөө биш. Гуруула ямар нэгэн байдлаар дурддагдан зөв байж бурууч вэ? Ядаж тэр гурван хариултын асуултан дээр нь гарч ирсэн хариултан дээр гарч ирсэн үгнүүдийн ч юм уу дурддаг. Тэгэхээр тэр болгоноор distract хийхгүй тулд маш сайн асуултаа уншаад distractor-аа ингээд сонсчих явцдаа шүүж сурна гэсэн үг. За хэдүүлээ яг дасгал ажиллаад practice хийгээд үзье за. За асуултыг уншихад бол what point does Robert make about the 2013 study in Britain? Энд дээр асуултыг keyword алга юмсаж Robert гэдэг иргэтэй нь Robert юу ярих нь вэ? Харин хариултуудаас их чухал юмнууд гарч ирэхээр A дээр it focused more on packaging than wasted food гэнгүүт сабагла бодол нь илүү байсан л гэдэг нь л да. Сабагла бодол дээр илүү төвлөрсөн гэдэг нь. Тэгчээд B дээр it proved the households produced more waste than restaurants. Айл ресторанаас илүү их хог хаягдал, хоолны хог хаягдал гаргасан гэж. Энэ хоёрыг дахиад харьцуулчих. C дээр it included liquid waste and as well as solid waste. Шингэнч хог хаягдал, хатуу хог хаягдал хуулийн дээр нь хуулинд оролцуулсан гэж. Hi, Robert. Hi. Sorry I'm late. I was just printing off some pages about food waste in Britain. Do you want to include Britain in the presentation? I thought we were concentrating on the USA. Well, it is a global problem, so I thought we ought to provide some statistics that show that. Fair enough. What did you find out? Well, I was looking at a British study from 2013. It basically concluded that 12 billion pounds worth of food and drink was thrown away each year, all of it ending up in landfill sites. Over 8 million tons. And that wasn't including packaging. An incredible amount. Yes, and they were only looking at what households threw away, so there's no information about restaurants and the catering industry. But one thing the study did investigate was the amount of milk and soft drinks that were wasted, and I think it was probably quite unique in that respect. Interesting. You know... За хариултаа сонгосон байх гэж бодож байна. За энэ дээр гарсан хэрэгтэй өгнүүдийг харъя гэх юм бол landfill бол хогийн цэгийг хэлж байгаа. Packaging сабагла бодол. Catering industry гэдэг нь хоол үйлчилгээний салбарыг ерөнхийд нь хэлдэг. За cater гэдэг нь ганц үйл үгээрээ verb-ороо бол зүгээр хангах мангах гэсэн утгаар ордог. Хоолоор хангах ч юм уу. За дөрөвдөр in that respect гэдэг нь энэ утгаараа гэсэн утгатай. За сая хэрвээ та сонссон бол that wasn't including packaging гэж хэлсэн.
packaging буюу сав баглаа бодлыг оролцуулаагүй хэмжээ гэд сая 8 тэрбум 12 паунд юм уу гэд яриад байсан шүү дээ. Тэнгүүд that wasn't including packaging гэвэл устдчихлаа. Тэгжсэн it looked only what households throw away. Айл үрх ядгийг хэрэг хэмжээнд хайдгийг харуулсан. There is no information about restaurants and catering industry гэсэн байхгүй. Ресторан болон хоол ханх үйлчилгээний салбарын талаарх мэдээлэл ерөөсөө байгаагүй гингүүт дахиад би ч устдчихлаа ш. Тэнгүүд угаасаа пакэжинч байхгүй, ресторанч байхгүй хахад харьцуулалт хийх боломжгүй тийм. Тэгэхээр AB2 зэрэг устдаад сүүлд milk soft drink гэдгийг оруулсан байсан гэдэг утгаараа одоо milk, сүү, soft drink ундаа эдэр ч өөрөө liquid waste шингэн хойг аягдaltaа ороод C-ийн хариулт нь болж байна. Яг энэ шиг C-г зөв гэж хийсэн байж болно, алийг ч дугуулсан байж болно заяа. Гэхдээ ямар нэгэн хариултыг олцоод энэ хариулт яагаад зөв бэ гэдгийг харсан бол яагаад бусад хоёр хариултанд тэгвэл буруу юм бэ гэдгийг харах нь айгүй чухал. Окей, зөв хариулт сонгочтгол юм байгаа зү. Яг үлдсэн хоёр хариулт нь ямар учраас буруу байсан гэдгийг заавал сонсож шалгаж чеклэх ёстой. Тэрнийг гаргалахыг заавал сонсож гаргах ёстой гэдэг шүү. За 22 дахь дараагийн асуулт. The speakers agree that food waste reports should emphasize the connection between carbon dioxide emissions and food production юм уу, transport of food, landfill sites юм уу, distribution of food products юм уу. Энэ асуултнаас та хэдийг хэрвээ ингэж гол үгийг тодорхойлоо гэхвэсэн бол та ер нь юу тодорхойлохоор юм шиг харагдаж байна. За хэрвээ би яг зөв хариултаа олохын тулд энэ үгийг тодорхойлоо гэж зааж хөөрөөсөн бол ингэж хэлнэ. Нэгдүгээрт speakers agree гэдэг дээр focus л тий. Яагаад гэвэл хоёр хүн хоорондоо юм ярьж байхад энэ хоёрын agree хийсэн хариултыг сонгох гэдэг шүү дээ. Яагаад гэвэл эмэгтэй нэг юм өөр юм яриад, эрэгтэй нэг өөр юм яриад байж болно. Өөр юм яриад гол нь энэ хоёрыг санал нийлж байгаа зүйлийг ингээд поинтлох, санал нийлчлээ шүү энэ хоёр гэдгийг заах үг утгатай зүйл гарч ирдэг. Тийм харин тийм би санал нийлж нэрээ тийм шүү гэдэг ч юм уу. Ярьж байгаа юмдаа би бинтээ санал нийлж гэдгийг заавал сонсоод тэрний дараагаас одоо food waste report энэ тайлангууд юун дээр анхаарах ёстой юм бэ гэдгийг нь сонгоно. Аль хэдийн юун дээр төвлөрч анхаарат байгаа нь биш, юун дээр анхаарах ёстой юм бэ гэдэгт нь. Окей? За сонсъё. No, in the other European reports I've read, there's one thing they have in common when they talk about carbon dioxide emissions. I know what you are going to say. They never refer to the fuel that farms and factories require to produce the food and the carbon dioxide that releases. Exactly. We could really cut down on carbon emissions if less food was supplied in the first place. To my mind, the reports talk too much about the carbon dioxide produced by the trucks that deliver the fresh goods to the shops and take the waste away. They forget about one of the key causes of carbon dioxide. Absolutely. If the reports are actually going to be useful to... За сонсож чадсан бол юу аль хоёр дээр нь төвлөрөөд алийг нь ерөөсө хэлэхгүй байгаа гэдгийг хэлчихлээ л дээ. За Know what you are going to say. They never refer to the fuel that farms and factories require to produce the food. They never refer to the fuel that farms and factories require to produce the food. Тэд нар хизээж хоолыг бүтээхийн тулд, хоол үйлдвэрлэхийн тулд фармууд болон үйлдвэрүүд ашигладаг шатхууныг нь ерөөсөө ярьдаггүй гэж юм те. Тэгээд тэр шатхуунаас нь гарч ирж байгаа carbon dioxide emission-ыг ярьдаггүй. Тэгээд анханасаа less food буюу анханасаа бага хоол гарсан бол бага хоол ер нь бол хаягдсан штэ гэсэн юм яриад. Тэгэнгүүт энэ хоёр хоёулаа санал нийлсэн сая exactly тэргэл. Тэгэхээр төвлөрөх ёстой байсан зүйл нь food production болон carbon dioxide emission дээр төвлөрөх ёстой байсан. Харин одоо энэ репортууд юун дээр хэтэрхийх төвлөрөөд байгаа юм бэ гэвэл And the carbon dioxide that releases? Exactly. We could really cut down on carbon emissions if less food was supplied in the first place. To my mind, the reports talk too much about the carbon dioxide produced by the trucks that deliver the fresh goods to the shops and take the waste away. Trucks that deliver the fresh goods to shop дэлгүүр рүү хүргэдэг
хоол хүнсийг хүргэдэг болон take the waste away хог хаягдлыг авдаг, track-уудын гаргадаг. Track гэдэг нэг ачааны тээврийн хэрэгслийн ачааны тээврийн хэрэгэлдэг зүйл дээр fuel дээр хэтэрхийх төвлөрөөд байдгаа. Гингүүт transport distribution 2 буюу BC 2 дээр хэтэрхийх төвлөрөөд байна. Энэ хоёр устдаж байгаа байхгүй юу? Аль хэдийн төвлөрөөд байгаа зүйлийг сонгохгүй төвлөрөх ёстой зүйлийг сонгоно гэдэг нь энэ. Хэрвээ тэрийг ойлгоогүй хийсэн бол тэгэл дахиад солгоо эргэчихээр байгааз. За дараагийн 23 дахь асуулт болохоор ТV програмууд одоо юун дээр төвлөрөх хандлагатай байгаа юм бэ гэж байна. Tend to хандлагатай байх гэсэн утгатай. Nutritional value буюу шим тэжээлийн агуулмж юм уу? Origin гарал үүсэл юм уу? Chemicals буюу хоолны бүтээгдэхүүнүүдэд байдаг химийн бодисууд юм уу? Тэгэл nutritional value, origin, chemicals гурав тодруулсан байхад л энэ гурав ялан дээр төвлөрж гин, аль нь дээр нь төвлөрөхгүй байгаа ч юм уу? Аль нь зөв байгаад нөгөө аль хоёр нь яагаад буруу байгаа гэдгээ бас сонсоорой. They forget about one of the key causes of carbon dioxide. Absolutely. If the reports are actually going to be useful to people, they need to be more comprehensive. Who do you mean by people? Well, the government, industries, people making television programs. Have you seen any documentaries about food waste? Not that I remember. My point exactly. These days, they all seem to be focusing on where your meat, fruit, and vegetables are sourced from. За сонсно. These days гэдэг нь these days гэдэг нь өнөөгийн өдрүүдэд гэдэг нь now гэдэг аахгүй. They all seem to be focusing on where your meat, fruit, and vegetables are sourced from. Where your meat, fruit, vegetables are sourced from. Хаанаас чиний мах, жимс, ногооч нь ирдгийм бэ? Sourced from. Where гэж хаанаас ирдгийг хэтэрхийх төвлөрөөд байдгаа гэж байна. За тэгвэл ямар тааж origin буюу гарал үүсэл гээд B-г нь сонгох юм шиг байна. Ингээд сонсоход бол B шүү дээ. За тэгвэл AC2 яагаад биш вэ гэдгийг та хэд нэг сонсоод тоорой. We're being encouraged to buy locally, not from overseas. That's probably a good thing, but I'd still like to see something about waste. Yes, it's the same with magazine articles. It's all about fat and sugar content and the kind of additives and coloring in food, but nothing about how it reaches your table and what happens after it ends up in the bin. За сонсч чадсан бол it's same with the magazine articles. Magazine article-ууд ч гэсэн адилхан гэд яриад эхэлж шít. Телевиз програм ярих болчихж байгааз. Тэнгүүт энэ it's all about fat sugar content гингүүт тэр fat sugar content нь чихрийн агуулмж, өвөх тосны агуулмжийн талаар бүгд байдаг гэснэ. See something about waste. Yes, it's the same with magazine articles. It's all about fat and sugar content. Энүүгээр nutritional value хэлж байгаа. And the kind of additives and coloring in food. Additives гэдэг нь нэмэлт бодисууд, additives болон coloring өнгө оруулагч төр хэтэрхий төлөвлөдөг. Өнгө оруулагч нэмэлт бодисууд гэдэг чинь chemicals бол авчиж байгаа гэсэн үг. Тэрний синоним буюу жилхэн утгатай үгээр илэрхийлэгдээд fat sugar content nutritional value. AC2 зэрэг устгагдж байна. За яагаад устдаж вэ? Телевизийн програмтай ямар ч холбоогүй магазин артикл буюу сэтгүүлийн нийтлэлүүд учраас устдчихлаа гэсэн үг. За Анагийн хувьд хамгийн чухал point нь гинэ the most significant point. Эндээс бол Ана янз бүрийн point санаа хэлж болно. Хамгийн гол нь хамгийн чухал гэдгийг илэрхийлэх үг байх ёстой. Тэрийг л сонсох юм бол ерөнхийдөө сонгож чадсан шүү. За тэгээ бусад хоёр хариулт нь яагаад зөв, яагаад тухайн чиний сонгох хариулт нь зөв байваа гэдгээ сайн сонсоод аваарай. About how it reaches your table and what happens after it ends up in the bin. Well, we've only got 15 minutes for this presentation, so I think we'll have to limit what we say about the consequences of food waste. What do we want to concentrate on? Well, I know some of the other presentations
are looking at food and farming methods and what they do to the environment. So I think we'll avoid that. And the fact that in some countries, people can't afford the food grown on their own farms. That was covered last term. Okay, we don't want to repeat stuff. What concerns me above all else is that in a recession, governments should be encouraging business to find ways to cut costs. Apparently, supermarkets in the USA lose about 11% of their fruit to waste. That's throwing money away. All right, we'll focus on that problem. It should get the others' attention anyway. За, аль нэг хариултыг сонгосон байх гэж бодож байна. За, хэдүүлээ яг аль нь зөв байсан гэдгийг харъя. What we say about the consequences of food waste. What do we want to concentrate on? За, бид нар юун дээр төвлөрөх юм гэд эрэгтэй нь асууж байна. Well, I know some of the other presentations are looking at food and farming methods. Бусад presentationууд I know some of the other presentations are looking at food and farming methods. Хоол болон farming арга зам дээр төвлөрж байгаа. And what they do to the environment. And what they do to the environment. Тэгээд хүрээлэн буй орчинд юу ямар нөлөөтэй байдаг, юу хийдэг гэдгийг харж байгаа гэж байна шүү дээ. So I think we'll avoid that. So I think we'll avoid that. Тиймээс би avoid хийн. Avoid гэдэг нь бид нар үүнээс зайлсхийх гингүүт бусад презентацнууд farm яадын тэгээд environment хүрээлэн боршинд юу хийдэг гэдгийг харуулна гингүүт environmental impact буюу бие хариултыг бид нар avoid хийж бид нар бол зайлсхийх гэхээр шууд хариулт биш болчихж байна. And the fact that in some countries people can't afford the food grown on their own farms. In some countries, people can't afford the food grown on their farms. Өөрсдийнх нь фарм дээр ургаж байгаа хоолойч afford хийж чаддаг. Afford хийн гэдэг чинь худалдаж авч дөнгөх те. Тэгвэл зарим улсад өөрсдийнх нь фармд байгаа хоол хүнсэж худалдаж авч дөнгөхөөргүй байдаг гэж байна. That was covered last term. That was covered last term. Амар чухал. Эхнийхээгээ устгахтаа болохоор бусад презентацнууд ингэж байгаа гэж нэг устгаад, хоёр дахь устгахтаа болохоор that was covered last term. Энийг өнгөрсөн term cover хийсэн мөн энийг өнгөрсөн семестр ярьсан гэж байна. Тэгэхээр өөрсдийнхөө фарм дээр ургаж байгаа ямаач худалдаж авч чадахгүй гэхээр moral aspect-ийг ярих гадах шүү нь ёс зүйн хүрээнд арай л эдийн засаг бас биш ээ. Okay, we don't want to repeat stuff. What concerns me above all else. За одоо the most significant гэдгээ илтгэж байна. The most significant хамгийн чухал гэдгийг what concerns me above all else. Намайг хамгийн их зовоож байгаа бүх зүйлээс илүүтэйгээр хамгийн их зовоож байгаа зүйл нь гэд хамгийн чухал зүйлээ хэлэх гэдэг шүү дээ. Is that in a recession, governments should be encouraging business to find ways to cut costs. Recession гэмээр эдийн засгийн уналтын үед засгийн газрууд бизнесүүдийг өртгөө багасгахыг нь ер нь бол дэмжих хэрэгтэй. Apparently, supermarkets in the USA lose about 11% of their fruit to waste. That's throwing money away. Хамаг жимс мэмсийнхаа 11%-ийг хайчдаг. Энд чинь мөнгө хайж ийн гэсэн үг шүү дээ. All right, we'll focus on that problem. За тэгвэл бид нар наад дээр чинь төвлөрье гэхээр economic effect дээр төвлөрөх гэдэг шүү дээ. Environment-ийг устгасан. Өөр presentation хийж байгаа гэдэг. Moral aspect-ийг өнгөрсөн жил хийсэн гэдэг. Одоо зөв хариулт нь C. За next, Anna and Robert decide to begin their presentation by. За Anna Robert хоёр маань presentation-ыг яаж эхлэе гэж шийдсэн. За decide гэдэг үг main үг чинь, key үг чинь, гол үг чинь гэсэн үг. Энэ хоёр шийдсэн, ярилцж байгаа. Анач нэг юм яриад, Робертч нэг юм яриад, ингээд хий гэж ярилцж байгаа шийдвэр төрж байгаа гэсэн үг. За handing out questionnaire асуулга тараах юм уу? Statistical тоо баримт харуулах юм уу? Зураг харуулах юм уу? Тэгмэд гол үгнүүдийн тодорхойлол гэвэл images, statistic, questionnaire. Энэ гурав үгийг ингээд тодорхойлол тэгэл аль нь гэх нь. It should get the others' attention anyway. Now, how do you want to begin the presentation? Let's not start with statistics, though, because that's what everybody does. I agree.
За яаж begin хийх үү гэсэн чинь let's not start with the statistics though. За гэхдээ ямар ч тач статистикаар эхлэхгүй байцгаая гэсэн чинь I agree. Яагаад юм? Because that's what everybody does. Хүн болгон хийж байгаа учраас статистикаар эхлэхгүй бай гэсэн чинь agree хийж юм. Тэгэхээр эхлэхгүй зүйл дээр agree хийлээ шүү. Сая эхлэх зүйл дээр биш. Тэгэхээр статистика устгахчлаа. How about we give the other students a set of questions to answer about what they suspect they waste every day? I'm fine with that. Probably a better option than showing pictures of landfill sites. It'll be more personalized that way. За алийг сонгох уу? To answer. How about we give the other students a set of questions to answer about what they suspect they waste every day? Question өгвөл яаж ийн? Асуулт ингээд асуувал яаж ийн гэсэн чинь I'm fine with that. санал нийлчлээ. I'm fine with that хэмээл за болж ийн те. Probably a better option than showing pictures of landfill sites. Landfill sites буюу хогийн цэгийн зураг харуулснаас л дээр сонголт байна уу наадах чинь тэгвэл наа чин зүгээр юм байна гингүүт зураг харуулснаас л дээр юм тэгвэл юу дээр гингүүт ингээд questionnaire тараацсан нь ингээд question асуулт асууцсан нь зураг харуулснаас дээр гэхээр тэр асуулт асуухаа prefer хийж илүүд үзээд байна ш тэгэхээр A. За гих мэт миний хэлсэн яг зүйлүүд ер нь бол практик дээр ингээ харагдаж байгаас тий 3 possible answer-аас гуруулаад ямар нэгэн байдлаар ингээ дурддагдчихдаг. За тэгээд сайн сонсож чадсан хүндээ анхаарлаа төвлөрүүлээ сонсож чадсан бол энэ биш юм байна, энэ биш юм байна, энэ хоёр биш, энэ нь зөв юм байна гэдгийг ингээ хэлж өгдөг. Жишээ нь ингээл энэ өнгөрсөн жил байсан энийг бусад багийнхан хийж байгаа энэ лав биш шүү гэдгийг устгаад байгаас тий. Тэгэхээр тэрийг л сайн сонсоод сурчих юм бол болно гэсэн үг хэлсэн шүү дээ. Яг энэ хичээлээс яг нэг юм ойлгоод аваарай гэх юм бол possible answer-ууд бүгд дурддагдсан юм болгоныг сонгох боломжгүй. Тэгэхээр энэ хариулт зөв гэдгийг олцсон. За олоогүй байсан ч дараа нь дахиж сонссоор агаад энэ зөв юм байна гэдгийг мэдсэн бол үлдсэн хоёр нь бас яагаад буруу байна гэдгийг заавал сонсч ийж ер нь бол multiple choice дээр сайжирдаг шүү. За дараагийн асуултын төрөл нь болохоор 26 дээр энэ 27 дээр энэ гэд сонгочдөг гэсэн үг. Одоо дээр бол advantages гэдэг шүү дээ. Choose 5 answers from the box. Энэ box дотроос хариултаа сонгоод write the correct letter зөв үсгийг нь 26-аас 30-ийн хойно ер нь бол бичнэ гэсэн үг. За тэгмэд edible patch гэдэг төслийн давуу тал нь юу юм? Нэгийг сонгочихно. За тэгэхээр энэ асуултын төрөл төр бол ер нь бол нэлийн хурдан явцдаг. За юутай ч хэдүүлээ advantage-уудыг уншчих. Тэгээд сонгоход болно. За A дээр it should save time цаг хэмнэн. B дээр шинэ ажлын байр гаргана. C дээр local community benefit гэх нь буюу орон нутгийн тухайн хэсэгт байгаа хүмүүст ер нь хэрэгтэй гэдэг өнцгөөс. За it will make money ашиг олно. Encourage personal responsibility хувь хүний үүрэг хариуцлагыг дэмжиж нэмэгдүүлнэ. Easy to advertise сурталчлахад амархан. Тэгээд very little cost буюу бага өртгөөр хийгддэг гэж. Тэнгүүт яг энэ саяны хэлсэн үгнүүдийн тодорхойлоод тэгээд сонсохдоо сонсонгоо сонгоно. Энэ юуны хамгийн хэцүү нь яг сонсонгоо хамгийн их хийдэг болохоор жоохон төвөгтэй. Та ерөнхийдөө хоёр арга замаар listening man тавигддаг. Жишээ нь тэр нь эхнийх нь болохоор 100% нэг юмны талаар ярьж ийла заяа. Edible patch-ийн талаар ингээд 100% ингээд ярьж ийснаа. Тэр 100%-аасаа 20% нь ч юм уу 30% нь хариултаа маш богинохон заримдаа дурдсан байдаг. Тэрийг нь catch хийж чадсан хүндээ болчихж байгаа. Үгүй гэх юм бол нөгөө option нь болохоор заримдаа edible patch-ийн талаар 100% ингээд юм ярьж байгаа бол тэр эхлээс дуустал ингээд ярьсан сэдв нь бөөнөр нь ингээд базаад ойлгоод харах юм бол яг нэг answer-ыг зааж хэлж идэг гэх юм уу. Тэгэхээр бүх ярьсан юм процессолж базаж нэг хариултаа гаргаж ирж болно. Эсвэл зарим үедээ тэгэж процессгүйгээр зүгээр нэг жижигхэн хэсэгт нь хариултаа ингээ авчуулсан байдаг гэсэн үг. Ийм хоёр арга замаар IELTS-ийн listening энэ төрлийн дасгал дээр хариултуудыг
ер нь бол шидэж оруулж ирдэг шүү. За хэдүүлээ сонсоод үзье. Now listen and answer questions 26 to 30. Okay, shall we now have a look at the projects that different researchers and organizations are working on? For me, the project I really liked was the one at Tufts University. You know, where they've invented tiny edible patches to stick on fresh foods that show you what level of bacteria is present, and so whether you can still eat it. It's a great idea, as it tells you if you need to hurry up and eat the food before it goes off. The other good thing about the patches is that apparently they'll be cheap to manufacture. Good. Then the other thing I thought was great was the Massachusetts Institute of Technology project. Good. Then the other thing I thought was great was the Massachusetts Institute of Technology project. I hadn't seen that. Well, they've developed these sensors that can detect tiny amounts of ethylene. Ethylene is the natural plant hormone in fruit that makes them turn ripe, apparently. The researchers think that they can attach the sensors to cardboard boxes, and then supermarkets can scan the sensors with a portable device to see how ripe the fruit inside is. That's got to be a quicker way to check for ripeness than taking each box off the shelf and opening it. Definitely. And I thought that Lean Path was worth mentioning too. Their waste tracking technology means that caterers can see how much food is being wasted and why. That'll increase profits for them eventually. Yes. Yes. And did you read about 0%? They've produced this smartphone application that allows restaurants to send donation alerts to food charities. The charities can then pick up the unwanted food and distribute it to people in need. In the long run, that'll definitely benefit poorer families in the neighborhood. I agree. And I read that quite a few local governments in the USA are thinking about introducing compulsory composting in their states. So you can't put any food waste into your rubbish bins, just the compost bin. Well, I guess that means a bit more work for people. I mean, they have to separate the organic and inorganic waste themselves before they take it out to the compost bin. And you know how lazy some people are. But I guess if we all start composting, we'd be doing something positive about the problem of food waste ourselves, rather than relying on the government to sort it out. За, нэлийн урт хамгийн сүүлийнх нь дасгал нэлийн урт сонсогдож байна. За, орчуулж хэдүүлээ. Ерөнхийдөө гол санаа нь засгийн газрыг юм хийгээсээ гээл найдаж сууж ирсний оронд өөрсдөө юм хийж болох юм да. Тэ засгийн газар дээр релай хийж ирсний оронд өөрсдөө хоолнуудаа ингэж ялгаж ангилж компост биен лүү ингэж хийн. Компост хийн гэдэг чинь хоолнууд бордоо мордоо болгож ашиглагдаад байдаг шүү дээ. I guess that means a bit more work for people. Хүмүүст жоохон ажилууд нь чи зарим хүмүүсийг ямар залах уу гэдгийг мэдж байгаа зүтэй эдгээд ярьсан. Гэхдээ ажилууд нь зарим хүмүүс залах уу. За гэхдээ засгийн газарт найжсны оронд хүмүүс өөрөөсөө ингээд нэг юмчлалтаа хийж ийн гэдэг утгаараа яг хувь хүний үүрэг хариуцлагыг ярьж байгаа байхгүй юу? Яг personal responsibility хүмүүс нэг create new jobs гэд биетэй жоохон холиод иж магадгүй. Яг шинэ ажлын байр гаргаж байгаа юм байхгүй зүгээр хүмүүсийг өөрөг хариуцлагын л нэмчихэж байгаа. Түүнээс шинэ ажлын байр гаргаал цалин өгөөл тийм юмрус байхгүй. Тэгэхээр байх нь гэсэн. За та яд ерөнхийдөө сая сонсонгоо дэлгэцэн дээрээ харсан бол би яг асуултных нь хариултанд хэрэгтэй яг ингэж хэлчихэж байгаа учраас энэ хариулттай яг тохирж ийн гэдэг үгнүүдийг бичсэн байгаа. Та яд хараад шалгаарай. За окей. This is the end of today's lesson. Hope you guys enjoyed my video. Манайд subscribe дахаа бас битгий мартаарай. Би даж суралцж бэлдэж байгаа хүмүүстэй зориулаад туслах үүднээс хийж байгаа учраас цаас цаашдаа гоё бичлэг орно. Таад subscribe дараад хүлээж ивэл надаач урамтай. Тэгээ таад notification ороод бичлэг нь гараад ирэх учраас хийх хэрэгтэй гэж бодож байна. So hope you guys see you next time. Bye bye.